одоо яг ярилцах байгаа сэдэв маань юу гэх юм бол бид мегмар гариг болгон үзэгч та бүхэндээ цуурлаараа. За физик химийн туршлагуудыг хийж танилцуулдаг. Тэгээ өнөөдөр студид маань 8 дугаар ангийн сурагч болох Мөнх Цэнгэл, Өсөх Баяр, Төгсөлөг, Эрдэм Бэлэг нар маань ингээд инхүү багштайгаа ирсэн байгаа. Тэгээ одоо болохоор үзэгчтэй Эрдэм Бэлэг болон Төгс Бэлэг нар маань өнөөдөр бидэнд хамгийн ихний туршлагыг танилцуулахад бэлэн болсон байна. За өглөөний минь сайхан амарцгаа уу? Өглөөний минь сайхан амарсан уу? За сайхан шилсэн үү? Сайхан шилсэн. Өө таар яа амсч юу? Босч мэдлэхгүй юм уу? Ваа. Босч мэдлэхгүй юм. За сайн байцгаана уу? Сайн. За ингээд гар өрөх үү? За. Өнөөдөр тийх туршилтна. Үй, шууд туршилт болоогүй шүү дээ. Сууя л тааж байгаа. За. Сонь сайхан юу? Айл их хийсвүү? Айл их хийсэн. За. Бэлэг их цуглуулав уу? Их цуглуулсан. Их цуглуулсан. Гойгоо билгүүд ирж гин үү? Ирсэн. Хамгийн гоё билэг нь юу вэ? Цүнх байсан. AirPod Pro. Оо! Ямар гоё билэг авсан юм бэ та хоёр чинь. Одоо хэрэгжилж байгаа юу? Хэрэглэхгүй. Хэрэглэх юу? Юу нарай таараг байна уу тий? Зүг нарай томцсон юм. Цүнх нь зүгээр 100 юу гэдэг цүнх. 100-ны зүг юм уу тий? Өдөртөө 100 унтах ашиглах юм биш тий? AirPod ашиглаж байгаа. Таяа. Гоё юм. Янзын сонсогч байна. За. Манай ирчдвэл энэ цагаан сараар болдог л өстой бэлгийн үржлээ захиална гэж байсан уу эсвэл зүгээр шүү цаанаас нь ингээд яг ингээд ийм рандомор ингээд тохиоллоор тойр татсан уу? Рандомор. За. Гоё. Агаа нөгөө баг багтаа шууд ойрын хамаатантаа шууд зачдаг гэсэн юм байна. За энэ жил цагаан сараар орчихдоо би пүүз авнаа гэж шууд хэлчихлээ гэсэн. Тий тойр тэгж байгаа юм. Ваа одоо тэгэх болчих юм шиг тий. Тэгдэгс. Угаас тэгдэгс юм. За. Гадааш нэлийн засарж шүү тий. Хоёр өнөөдөр өглөө хичээлт хийсэн үү? Хичээл. Хичээл. Араагүй. Араагүй. Харин эхлэх байгаа. Хоёрт ч хамт өнөөдөр чинь Өсөх Баяр Мөнх Цэнгэл нар ирж байгаа. Багш нас зүг явж байлаа. Багш байхгүй. Багш нь байхгүй байгаа. За. Та чинь одоо танай хим физикийн туршлагын хийдэг багш нь хэн блэ? Оюун болдог ш. Тэгээд химийн туршилт гэх юм бол одгоор багш. Одгоор багш. Ер нь гоё үйдэг үү? Физик хичээл. Гоё туршилтууд хийгээ тий. Та хоёр өнөөдрийг энэ үзүүлж байгаа энэ туршилт ер нь хэр удаан бэлдсэн бэ? Нэлээд удаан бэлдсэн. Бараг сар юм уу та? 2 сар биш нэг 2-7 хоног хэвчээ. Ер нь нэлээд эртнээс. Яг айлных нь өдөр нь зөв юм. 2-7 хоног. За 2-7 өдрийн зөв гэнэ. За 2-7 өдрийн хугацаанд үйл бэлдсэн байна. Гэхдээ ер нь бол 2-7 хоног гэлтгүй юм чи маш олон туршилтууд хийдэг шүү дээ та хэд маань. Тэгээд ер нь бол яг өнөөдрийн энийг хийж байгаа танилцуулж байгаа зүйл маань болохоор 2-7 хоногийн хугацаанд хийгээд бий болгоцсон байгаа юм. За тэгвэл хамтдаа эхлэх үү? За эхлээд нь хийнэх вэ? Би эхэлнэ. За тийм. За чи эхлэх. Би эхлээд хөшөөрийн туршилтын. За тийм. Бүгд боссон нэр юм шиг тий. Тэгэхгүй чи юу модтой юм бэ? Том мод аваад ирсэн шүү дээ. Одоо хөшөөргээр Яг. Одоо энэ номыг нэг номоор одоо энэ номнуудыг өргөж үзүүлнэ. За. Сүг зааж чи гараад. Энэ картон цаасаар ингээд юм гурвалжин хийсэн байгаа юм тий. За тэгсэн чинь Одоо энэ хоёрыг ингээд тэнцүүлнэ. Эрдмэ барьж байгаарай. Энийг тэгшлээ. Амаа. Наа чинь хичнээн ном бий. За. Тэнэр тэнцүүл. Эндилж. За очоор. Үй. Энд Тэнгэл тэнцвэрийн олон та тий. тэнцвэр хэлцүүл амар. Дийлээд байгаа. За. Баг очсон шүү. Заалчихсан. Болоогүй. Ингэж тэнцүүлж хараа. Хөөх. Энд чи наадалт нь хэдэн ном байгаа юм бэ? Энэ 5 ном. Энд 1 ном байна. Тийм ээ тий. 5 гэж чи 6 ном тэгсэн биз дээ. Тэгээ өөр болоод байгаа юм шүү дээ. Тийм биш. За одоо ангисан ч юм бол болно доо 6 ном байсан ч. Болно доо тий. Ер нь бол энэ хідэн ном ч байсан нэг номгүйгч зээлэх. Боломжтой гэсэн тий. Яаж юм бол чи ийм элэв шидтэй юм уу эсвэл энэ яг юунаас болоод ингэж Энэ юу
Хөшүүргийн хуулиас. Хөшүүргийн хууль одоо Хөшүүргийн хуулийг чи ашиглаад юу энэ хөшүүргийн хуулийг ашиглаад чи ингээд хүчин тэнцвүүлчихлээ шүү дээ. тийм. Тэгэхэд бол одоо ингэж байгаа хөө. Энэ номны жин, энэ модны жин техникээр нэмээд хөшүүргийн юу бол мань юу л хөшүүргийн юу болно. За, гурал анги зүгээр энгийнээр танилцуулъя за. Одоо зүгээр ерөөсөө л энэ хөшүүргийг ашиглаад энэ урт зүйл байгаа учраас тий. Тэгээ одоо энэ 100 энэ 5 байгаа учраас энэ хооронд зээ. Тэр цаад хоёр. Төдий шинээс хол байна гэсэн. Тэгэхээр механикийн алтан дүрм нь замын хичнээн дахин алдан хүчийг төвшнөө дахин хожин гэдэг нь багхгүй гээд замын ингээд төвшнөө алдаад энэ хүчийг ингээд дааж байгаа. Одоо та 10 номоор нэг номыг өргөж үзгүй. Зүгээр. За тийх юм уу? За тийх. Загаан нүгүүлний туршаад үзье за. Баярлалаа. За надад үгүй дахиад 5 ном өгч. Зя. За одоо эн чинь улам хүндэрч байгаа юм чи улам ойртнол гэсэн үг шүү дээ тий. Номоо сайн тэнцүүлэх байх. Нөө гол Энэ төр барьж явах уу? энэ үзүүр номнуудынхаа яг бүх үзүүрийг толгох хэрэгтэй. За төр барьж байгаа манай хоёр. За. Үгүй эндээс барьж байгаа. За. Номын гоё тэгшлэх. Тоор сайн амжилттай болсон шүү. Би одоо сайн амжилттай болохгүй бол. За. Одоо энэ нэлийн ингэж ойртох хаа. За. Ой. Вау. Вау. Ай. Яг алдагч тий. За тэгвэл бүр багхан уцчих. За. Итэрсэн үү? Чүк. Ой. Дахиад ус өчдөг шүү дээ. Маш баг. За. За. За тун сонирхолтой байлаа тий. Нэг номыг сая 10 ном ингээд тэнцвчлээ сая бүр тий. Хүчин энэ тэгтээ ингээд өөр бас гоё тоглол гоё юм шүү. Нүгэр өөр юмар тоглож болохгүй. Өөр юм байдлаар ашиглуулахгүй юм. Одоо өөр ашиглаж болох юм л ашиглах. Өөр ашиглахаар юм гарах юм бол ашиглаа л гэж чинь тий. Иш төр тавьчих уу? Төв. За тий. За дараагийнх нь. Эрдэм. За одоо миний хийх За эрдэм ээ. За миний хийх туршилт бол налуу хавтгай туршилт. Хэрэглэгдэх зүйлсд налуу хавтгай. Тэгээд хүч хэмжигч. Тэгээд ачаа. Яад ачаандаа машин сонгосон бэ гэвэл нэг өрөлтийн баг гаргахын тулд дугуйтай машин ашигласан. За тэгвэл туршаад үзэх үү? За. Одоо машиныхаа хүндний жингийг үзье. Хитэг цааш. Машины хүндний жин 2.8 ньютон байна. 2.8. За ойлголоо. Одоо яг ямар өөрчлөлт гарах нь гэдгийг харъя тий. Одоо өргийг гэвэл 2.8 ньютон бол одоо налуу хавтгаагаар өргүүл хэд холыг харъя. Хэд болж байна? Юу юм? 1 ньютон байна. Нэг. Ньютон. Гах ингээ багсч юу? Ягаад гэхээр хөшүүргийн өндөр нь өөр. Энэ хөшүүргийн урт нь яг 60 см. Тэгээд энэний өндөр нь 20 см. Тэгээд энэ хоёрыг хооронд нь хуваахад яг хэд дахин хүч чадж байгаа юм бэ? Тийм. Тэгэхээр энэ хэрэглэр 3 дахин хүч чадж байгаа гэсэн. 2.8 ньютон гэхэлэр энэ бол ойролцоогоор 3 ньютон гэхэлэр энэ бол 100 гарч байна. Харин үү. За дахиад үзүүлчих. Сая тэнд градусын жоохон өөрчлөлтсөн тий. За ер нь нэгтэй юм энэ да. Нэгтэй юу? Тийм ээ. Нэгтэй өнсөх тий. За эрдэмэ яагаад эн чинь 2.8 байжсан яагаад нэг болчихоо? Чи зүгээр энгийнээр ингэж найзуудтай заагаад өгөөч. Юунаас болчих вэ? Нүг налуу хавтгайг ингээд багсах тусам ингээд уламгийн хэвтэй болох тусмаа нөгөө нэг хүч нь ингээд амар багасна.
Тэгээ сая ингээд юу н багасчлаа ш тэ хэмжигдэхүүн өөрийнх нь жин тэ за ойлголоо. За өөр нэмж хэлэх зүйл байна уу? Өөр нэмж хэлэх зүйл. Өөр байхгүй юу? Өөр байхгүй. За болно зүгээр. За дараа нь чамс томыг нь асуучулж хэлэх болов? Том байна. Том юм уу? Тий. Яаж бодож олж байгаа талаар томыг нь аргачлалыг хэлж болох уу? Тэгж бодсон нь ер нь. Тэгж бодоход бага тий. Бодоход. За ойлголоо. За тэр цаана байгаа зүйл юу вэ? тэр цаанаага иргэвчэн сэргэж. За. Гурвал та хоёул хамтдаа хийх юм. За тийм. За ингээ өнөөдөр ингээд 3 дахь төвшөлт. За дараагийнх нь хамгийн сүүлийнх үү. Энэ голын ширээн дээр тавьчих дөхөө. За. За агаа нь энийг ингээд биш нь тавьчих. Унгач хөтий. За. За манай машин. Энэ чиний өөрөөс нь тоглодог юм шүү дээ. Үгүй. Тоглодог машин шүү. Төсөг юм шиг. Төсөг машин. Төсөө тоглох уу? Үгүй тоглохгүй. Тоглох билсэн үү? Чингтэй гоё машин биш тий? Энэ ширэг олвол. Олдоч юу? За тий. Би төсөхгүй. За манай хоёр тэгээд агаатай юу хийж байгаа талаараа танилцуулж шүү. За одоо иргэвчийн систем энэ юу гэж байгаа. Энэ нэг юм буруу болчихсон. Зүгээр. Албартуудын сайн гэр. Хоёр чи ямар сонирхолтой юм бүтээг вэ тий? Энэ иргэвчийн систем гэхээр хоёроос энэ дамар иргэвч, энэ хөдлөх иргэвч, энэ үл хөдлөх иргэвч. Хоёроос дээш хөдлөх иргэвч орсныг иргэвчийн систем гэдэг. Одоо энийг яаж хөдлөх иргэвч, үл хөдлөх иргэвч гэдэг. Тэгэхээр одоо би ингээд хүч үйлчлүүлэхэд үл хөдлөх иргэвч нь зүгээр байранда харин хөдлөх иргэвч нь ингээд хөдлөж байгаа. Энэгээр нь тэгээд үүрэг гэх юм бол энэ хөдлөх хэрэгвч нь хүчийг 2 дахин хожих үүрэгтэй. Харин энэ бол үйл хөдлөх хэрэгвч нь хүчийн чигийг өөрчлөв. Энэ би одоо ингээд доошоо татчих хад эндээс дээшээ гараад доошоо ууж байгаа. Энэ ингээд хүчийн чигийг өөрчлөх. Боломжтой гэж тий? Тийм үү. Тэгэхээр одоо ингээд 2 үйл хөдлөх хэрэгвч байх юм бол хүчийг 4 дахин хожно. Ингээд 3 байх юм бол дахиад өчгтээд 8 дахин хүчийг хожно. Одоо хүчийг хожиж үзүүлнэ. За хөндрүүлж чинь. Одоо энэ 200 г. 200 г. За. Одоо 200 г-ыг 30 г-аар өргөнө. 30 г. Ер нь бол 25 г-аар өргөх ёстой. Гэтэ энэ одоо энэ үрэлтийн хүчээс болоод 30 г-аар өргөж байгаа. Одоо ингээд харахад энэ хоёрыг тэнцсэн байна уу? Зэрэгцээ байна уу? Бараг зэрэгцээ юм шүү. Одоо энэ хоёр ингээд зэрэгцээ байхад одоо нэг ийшээ ингээд 3 см өргөнө. Тэгэхээр одоо та эндээс энэ цэгээс энэ зэнглээний энэ цэгээс энэ хэр доошлох юм даа хараа. Сантиметр хүрсэн үү? Одоо яагаад ингэж байгаа вэ? Энэ бас нөө механикийн алтан дүрм. Яагаад л одоо энийг 8 дахин хүчийг hodж байгаа учраас энэ хооронд 3 тэгэд 3 тэгэхээр энэ хоорондох зай хоёрын хооронд 8 дахин хүч ялгаа гарч ирж байна тий. Тэгэхээр одоо эндээс энэ хоорондох зай 24 см байгаа гэсэн. Тэгээд ингээд тоолчих юм шүү тий. Энд ч ямар сонирхолтой юм бэ тий. Чи бүр ийм хөнгөн тавьсан чинь 200 г-ыг бүтээлчлээ шүү дээ. Тий? Одоо арай өөр хөнгөн юм тах юм бол дийлэхгүй шууд. Дийлэхгүй тий. Эрдмийн нэр юу гэж хэлмээр вэ? Энэ юунаас болоод ийм баг одоо жинтэй хэрнээ ингээд ийм хүнд жинтэй юм өргөж дээлээд нэ. Тий? Юу юм бол яагаад гэж юм бол хол нууцсан. Энэ иргэвчэндээ л байгаа. Иргэвчэндээ л иргэвч нь хүчийг 2 дахин hodж байгаа учраас. За энэ бол одоо хүчний төвшөлтэй лээ тий. За маш их баярлалаа. Та хоёр өнөөдөр ингээ 3 төвшөл авчихсан юм тий. Тий 3. Гурлаа амжилттай боллоо тий. Гурлаа. Баярлалаа. Өөр ямар төвшлүүд та хоёрт илүү сонирхолтой байдаг вэ? Нөө нэг хичээл дээр нь. Одоо юм цахилгаан хэлгээ тий. Цахилгааны хоо. Тий.
Эрдмийн хувьд Юу дөө? аха хичээл дээр хамгийн гоё туршиж үзчихсэн туршилтуудаас нь Бас цахилгаан хэлсэн. одоо ингээд юу гэдгийг ангид дээшлэх тусам туршлууд нь шууд өндөр явдаг тий. Тий. Тэгээ өөрт хоёр ер нь юу турш үзье гэж бодож байна. Ер нь. Одоо хичээлийнхаа сэдвээр л бүх юм туршиж үзэндээ. Тэгэл ер нь үзэж байгаа хичээлүүдээ хамгийн гол нь ингээд практикаар ингээд туршиж үзэх нь илүү сонирхолтой гэдэг болов уу гэж бодож байна. Хоёр ер нь ирээдүйд ер нь ямар мэрэгчлээ ямар хүмүүс бол гэж ер нь бодож байна. Арай сонгоогүй. Гэхдээ ер нь бодсон зүйл байгаа юу? Батаг. Магадгүй тэр Бага яарч юу байгалийн ухаанаар байгалийн ухааны. Жүжигч. Жүжигч. Вау! Сонирхолтой мэрэгчлүүдийг сонгож байгаа юм шүү дээ. Гэхдээ одоо шууд ингээд сонгочихж байгаа гэсэн зүйл биш шүү дээ. Зүгээр бодоод төлөвлөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хугацаанд мэдээж маш олон мэрэгчлүүдийг бас бодож тунгааж байгаа. Тэрнийхээ нэгийг одоо сонгох болов уу гэж бодож байна. Тэгээ өнөөдөр маань нэвтрүүлэгт ингээд маш сонирхолтой 3 туршилтыг хийж танилцсан хоёр дүүдэд маш их баярлалаа. Хичээл нэмэлт төсөө. За. Баярлалаа. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг бид 8 дугаар ангийн сурагч болох Эрдэнэ Бэлэг төгс үлэг нартай анхи уулзсан бол одоо харин бид та бүхэндээ за энэ хэсэгтээ бид 9 орон завсарлаа. Завсарлын дараа эргээд студиэсээ өргөжлүүлэх мэдээлэл өгөх болно.